Энэ орон нутаг за аймаг нийслэл сум дүүрэг гэдэг энэ засаглагын нэгжид оршин тогтохын хамгийн гол үндэс нь бол нэг үндэс нь бол энэ өмч байхгүй. Хэрвээ орон нутагт өмчгүй болчих юм бол аймаг нийслэл сум дүүрэг тэнд оршин байх хэрэг байхгүй шүү дээ. Өмчийг бий болгож түүнийг захиран цацуулах эрх нь би үндсэн хуулиар байгаа гэж бодож байгаа юм. Тэг яг засгийн газар ямар одоо шалтгааны улмаас орон нутгаас өмчийг авах гээд улаараа даа. Тэгвэл энэ бүх аймаг нийслэлийн сум дүүрэг татан болгочих хэрэгтэй шүү дээ. Төсвийг авцсан, өмчийг авцсан. Тэнд яах юм? Хэн байх юм? Юу хийх юм? Орон нутгад өөрөө өмч бий болгох, түүнийгээ захиран зарцуулах тэр эрхтэй байж энэ засгийн нутгийн нэг чинь өөрсөө оршин тогтмоор санагдах юм. Тэг хаанаас юу хатгаад одоо ингэж энийг ингэж татан болгох тухай асуудал. Би төрийн өмчийн хороо яг татан болгох тухай асуудал ярьдаг. Тэгээ энэ бид нар одоо энэ улсын хурлын гишүүд гадуур ярьж байгаагаар бол төрийн өмчийн хороог татан болгоод төрийн өмчийг улам эзэнгүүдүүлээд тэгээ үлдсэн жоохон өмчийг нь бүгдэрийг нь хувааж авах гэж байгаа манад болчих гэсэн яриа гарч байна. Тэгээ ийм хардалттай ийм хийх хэрэг байгаа юм уу? Тэгээ иймэрхүү томоохон бүтцийн өөрчлөлтийг бол энэ одоо ингээ бүрэн эрхэнд дуусж байгаа улсын хурал хэдхэн сарын настай үл мэдэгдэх засгийн газар хоёр хийх ёстой юм уу? Хэдхэн сарын дараа шинэ их хурал шинэ засгийн газар байгуулагдаж ямар бүтцтэй ажиллах шийдэх ёстой шүү дээ. Хэрэв үнэхээр л тэгж энэ нэг байгаа бүтц нь болж бүтэхгүй байсан юм бол анх байгуулагдах засгийн газар энийг оруулж ирэх байсан ярьж жилийн өмнө. Тэгэд иймэрхүү юмар одоо ингээд хүмүүсийн санаа бодлыг өөртөө шин болгож улсын хурлын гишүүдийг ийм юм дээр ингээд талцуулж ярилцуулах цаг авч байгаадаа би хэл завтай байна гэж би түрүүч бас суралдаан дээр хэлжсэн. Хэрэггүй баймар санагдах юм. Би энэ орон нутгийн энэ засаг дарга иргэдийн төлөөлөлтөй хурлууд энэ дээр саналаа хэлэх хэрэгтэй шүү дээ. Өөрсдийнх нь одоо гар хөдлөг хурлаад хамаг өмчийг хурааж авч байгаад яагаад дугуй байгаа даа. Тэр орон нутгийн удирдлагуудаас өөрсдөө ерөөсөө ингэ чимээгүй болцсон. Юу хийгээд байгаа яагаад мэдэгдэхгүй. Өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа дуурдаггүй байгаад байдаг. Би бол энэ аймаг нийслэл сум дүүргийн энэ өмчүүд байх ёстой зүйл. Тэрийг ариужуулж явах ёстой. Өмчөө бий болгохын төлөө өмчтэй байхын төлөө зүтгэдэг байх ёстой шүү дээ.